харж надад хэсэн чимээг хайрыг бүтээж чихэндэр минь надад бүгдийг хэлээч чамруу надад байгаа бүхэн чамруу миний сэтгэл зүрх минь чамруу харин багасаа чи зөвхөн надруу чамруу надад байгаа бүхэн чамруу миний сэтгэл зүрх минь чамруу харин багасаа чи зөвхөн надруу надад итгэж чи боллоо тэр хүртэл баг биш цаг орно чамайг харж л байвал би болноо өдөр бүр баярлуулах зүйлээ би бодож олноо чи их зэлж инэх үү өглөө бүр минь бэлэх үү харахгүй гэрэл тавих цамч чамд би мачи За Уузи чамруу хэмэх дуу зааж өгч байна. За тэгэхээр дуу маань бас тийм хэцүү дуу биш. Дөрвөн аккорд ерөөсө бадаг дахилт дөрвөн аккорд солиод яваад идэг. За ямар аккордуудын дараалал явах вэ гэдгийг бүгдээр үзье. Эхлээд бидэнд ля бемол мажор аккорд ирэх болно. За энэ яагаад би G гэж нэрлэхгүй гэхээр бидэнд гитарын дээр маань нэгдүгээр ладан дээр кап хавтсан байгаа учраас энэ маань нөгөө өнгөнд дэвшилсэн. Яг бидэнд G гэж харж байгаа юм шиг мөртлөө өнгө нэг ладаар хавцуучаас ля бемол мажор аккорд болж байгаа шүү. За ля бемол мажор. За дараа нь до минор. За дараа нь фа минор. Дараа нь ре бемол мажор. За дуу маань өрөөсөө эхнээсээ дуусна энэ дөрвөн аккорд яг ингэ солиод явчихна. За ля бемол мажор. До минор. Ми бемол мажор минор. Фа минор. Ре бемол мажор. За аккордыг хэрхэн барьж ийн гэхээр нэгдүгээр ладан дээр капо байгаа учраас энэчнээс тоглохгүй энэчнээс нэгдүгээр лад гэж тоглож чинь 1 2 3 дугаар ладны нэгдүгээр утасны чигчээ уруу 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр ядам уруу 5 дугаар утасны 2 ладан дээр 7 уруу 6 дугаар утасны 3 дугаар ладан дээр дунд хуруу. За ингээд ля бемол мажор. За дараа нь до минор аккордыг барихтаа 1 2 дугаар ладыг бүтэн дараад дунд хуруугаараа 2 дугаар утасны 3 дахь лад капоноос хойш 3 дахь лад гэсэн үг шүү. За ядам хуруу болохоор капоноос хойш 4 дахь ладан дээр 4 дахь утасны. За чигчээ уруу капоноос хойш 3 дахь ладны 4 дахь ладны 3 дахь утсан дээр. До минор C гэсэн аккорд. За дараагийн 3 дахь аккорд болохоор капоноос хойш 2 дахь ладан дээр 5 дугаар утасны 2 дахь ладан дээр дунд хуруу капоноос хойш 4 дахь утасны 2 дахь ладан дээр ядам уруу. За ингээ фа минор гэсэн аккорд бол ерөнхийдөө нэг ийм аккорд гэсэн үг л дээ. Энэ аккордыг л ингэж ярьж байгаа гэсэн үг. За дараагийн сүүлийн аккорд болохоор ре бемол мажор. Капоноос хойш 1 дахь ладан дээр 2 дугаар утасны 1 дугаар ладан дээр 1 дугаар уруу, капоноос хойш 4 дугаар утасны 2 дахь ладан дээр 2 дугаар уруу, за 5 дахь утасны 3 дахь ладан дээр ядам уруу. За дуу маань ерөөсөө энэ дөрвөн аккордод ашиглаж явчихна. ля бемол мажор. До минор. Фа минор. Ре бемол мажор. За баруун гар маань ер нь бол
дуун дээр заавал тэгж тоглох ёстой, заавал ингэж тоглох ёстой гэсэн юм ерөөсөө байдаггүй юм. Хэмжээний дотор л хэмжээгээ алдахгүй болж яаж тоглож болно. Гэтэ яг та бүхэнд би санал болгох таталт одоо яаж тоглох вэ гэхээр жишээлбэл Яби бол мажор дээрээс 6 3 2 1-гээ зэрэг талаа буцаа 3 6 3 2 1-гээ зэрэг талаа буцаа 3. За аккорд солилоо. До минор дээр 5 3 2 1 зэрэг талаа буцаад 3 5 3 2 1 зэрэг талаа буцаа 3. За дараа нь фа минор дээр 6 3 2 1 зэрэг талаа буцаа 3 6 3 2 1 зэрэг талаа буцаа 3. За дараа нь ре бемол мажор дээр 5-аад талаа 3-аад талаа 2 1 зэрэг талаа буцаа 3 5-аад талаа 3-аад талаа 2 1 зэрэг талаа буцаад 3. Тоглож болно. За баруун гарын цохилт ер нь бол заавал ингэж цохилт тэгж цохих гэсэн юм байдаггүй. Гэхдээ яг энэ дундаар та бүхэнд санал болгох цохилт бол за ингэж цохилт бас зүгээр юм болов. За яаж зогч юм хэр доошо дэше доошо дэше доошо дэше доошо дэше доошо дэше доошо дэше Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байлгах 400 улаан өнгөтэй subscribe гэсэн товчгоор үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хав хадахнаар нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дөрвөлжин товчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад хүмүүс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн товчнуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.